Эрхэм үзэгч та бүгдийнхэн амрыг айлтхан мэдчилээ. Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа дуулга студийн бэлтгэн үзүүлдэг эх орны төлөө нэвтрүүлэг маань эхэлж байна. Батлан хамгаалах бодлого зорилт зэвсэг түвшний үйл ажиллагаа болон эх орондоо тангараг өргөсөн дайчин нөхдийнхөө үйл хэргийг сурчлахыг зорддог нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарт анхаарлаа хандуулно. Бид өмнөх дугаартаа Орос улбаны улсын Москва хотно 23 төрлөөр зохион байгуулагдсан олон улсын армийн тоглолт 2016 тэмцээний танкийн биатлон төрлийг онцлог үзүүлсэн. Харин энэ удаад Монгол улсын зэвсэг түвшнээс оролцсон бусад хоёр төрөл болох цэргийн хэрийн галтогоо, мэрэгэн буудаг чимээх төрлүүдэд оролцсон цэргийн алба багштынхаа амжилт дүгнэлтээс хийсэн сурвалжлуудыг үзүүлье. Долдугаар сарын 30-наас 8-р сарын 13-ны хооронд зохион байгуулагдсан олон улсын армийн тоглолт 2016 тэмцээнд анх удаага цэргийн хэрийн галтогоо төрлийг нээсэн. Энэхүү төрөлд Монгол улсын зэвсэг түвшний артал хангалтыг зохион байгуулан оролцдог зэвсэг түвшний 310 дугаар ангийн томилогдсон бүрэлдэхүүн бэлтгэл сургуулиудыг базаан амжилттай оролцлоо. Тус төрөлд Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Казахстан, Ангол, Монгол зэрэг 5 орн өрсөлдсөн бөгөөд хээрийн нөхцөлд бие бүрэлдэхүүний хүнсээр хангах, хоол хүнс бэлтгэх, талах нарийн боохыг, үндэсний хоол бэлтгэх зэрэг хэд хэдэн даалгавруудыг гүйцэтгэх юм. Улс орны халдашгүй дархан байдлын манаа зогсдог цэрэг эрсийн хоол хүнсийг базаана гэдэг хариуцлагатай хийгээд нарийн технологи. Энэхүү нарийн төрөл мэргэжлийг уралдаан тэмцээн болгоно гэдэг нэг талаараа өвөрмөц зүйл юм. В рамках проведения международных армейских игр олон улсын армийн тоглолтын хүрээнд анх удаага цэргийн хэрийн галтогоо төрөл зохион байгуулагдаж байна. Энэ төрөл дотроо 4 үе шаттай өрсөлдөн. 1-р үе шат нь буудлага, 2-р үе шат нь өгөгдсөн материалаар 20 хүний 1-р хоол бэлтгэх, 3-р үе шат нь өгөгдсөн материалаар талах нарийн боохыг, хамгийн сүүлд нь үндэсний хоол бэлтгэх. Орон орны хоолны амт ондооч гэсэн цаанаас өгөгдөж буй ижил төрлийн хоол хүнсний материалаар технологийн дагуу хоол хийгдэх учраас шүүлтэнд асуудал гарахгүй байх гэж дүгнэж байгаа. Монгол улсын зэвсэг түвшнээс оролцсон дэслэгч Эрдэнэт ахлагчтай бүрэлдэхүүнд тогоочоор ахлах ахлагч Цогт Эрдэнэ, дэслэгч Оюун Эрдэнэ, далагч нар ахлах ахлагч Баян Жаргал, дид ахлагч Оюун Чимэг, техникчээр дэслэгч Алтан Гэрэл, ахлах ахлагч Дэвшин нар багтан нэг зорилгын дор нэгдэж чадсан юм. Тэдгээрийн анхны шалгаруулалт бол АК-74 загварын буугаар 100 метрийн зайд байрлах байг устгах. Оролцогч орнуудын цэргийн алба хаагчид дунд 2 хүн бүсгүй байсан нь Монгол улсын зэвсэг түвшний баг тамирчид. Буудлагын багийн дүнгээр манайх 2-р байр эзлэж, харин шүүгчид төсөөлж байгаагүй үр дүн гаргасан Монголын цэргийн алба хаагчдыг онцлон сайшааж байлаа. Учир нь нэгт орсон Бүгд найрамдах Хятад ард улсын тамирчид өөрсдийн зэвсэглэлээр оролцсон нь тэр. Биднээс яг Парабоны 3 сум яг тэмцээний буудлагын 3 сум гаргасан. Тэгээд тэмцээнийхэн 3 сумыг гурлангийн онсон байгаа. 26 онсон. Тийм гайгүй дайггүй яг шагналынхаа 100 баллынхаа оноог бас авч чадлаа. Яг 3 сумнаас бол яг онох хэвээр байгаа гурлангийн онсон. Тэгээд авах хэвээр оноонуудаа бас авсан. Олон улсын чанартай ийм тоцтолтой тэмцээнд анх удаага орж байгаа байх л та. Бэлтгэл хэр хангагдсан? Тэр зөвхөн хэмжээнд бэлтгэл хийсэн. Тэг анх удаага оролцож байна. Ямар ч үс эхнийхэн давааг давлаа. Авах хэвээр оноогоо авсан гэж бодож байгаа. Зохион байгуулагчид тэмцээнд хэрэглэгдэх хоол хүнсний материал, техник хэрэгслийг оролцогч орнуудын цэргийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн. Харин тэд хөндлөнгийн шүүгч нарын хараанд технологийн дагуу хоол хүнсийг заагдсан хугацаанд хийж гүйцэтгэнэ. Манайх чинь хэд сар хэдэн хоол хийж эхлэх вэ? За одоо 8 сарын 8-наас эхлээд шалгалтын
нөгөө хоолны шалгалтыг эхлэнэ. Тэрнийхээ дадлагыг өнөөдөр ингээд хийж байна да. Ямар техник хэрэгслийг бид Оросын албаны улсаас одоо авсан байгаа илээ. Энэ 2 дугаар хуулиар PP40 гээд энэ миний юу хайрч байгаа. Юу вэ? Дараагийнх нь энэ байна. Энэ ус уцалгын цай чана 1-р хоолоо хийн. Заваас мөн хажуугаар энэ давхар цамцтай учраас 2-р хоолоо хийж болно. Яг одоо тэмцээний үеэр өгөгдсөн меню яг ямар хоол хийх ёстой юм? Хичнээн хүний порцоор хоол хийх юм. 10 хүнээр л хийн дээ. 10 хүний 2 меню байгаа. 2 менюны 4 хоол, 2 компоттой тэгээд ер нь нийт 6 төрлийн хоол юм хийн гэсэн үг. Хичнээн цагийн хугацаанд 3-аас 4 цагийн хооронд амжуулах хэрэгтэй байгаа. Тэмцээний шүүлтэнд оролцогч орнуудын багийн ахлагч нар оролцсон. Арга туршлагын хувьд бүгд нэг гараанаас гарсан цэргийн алба хаагчид энэ тэнцвүүхэн өрсөлдсөнийг онцлох хэрэгтэй. Тэмцээний нэгдсэн дүнгээр Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Казахстан улсууд тэргүүлж удаалсан бол Монгол улс шагналт 4-р байрт шалгарлаа. Зохион байгуулалтын дээр Оросын холбооны улс маш сайн анхаарсан байна. Үүний хүчинд тус тэмцээнд оролцсон 5 улс тавуулаа миний хувьд бол амжилттай оролцсон гэж бодож тэмцээн болохоор бүгд 1 2 3 дугаар байранд орлоо. Манайх шагналт байранд орлоо. Ингээд сэтгэл маш өндөр байна. Ерөнхийдөө манай цэргийн алба агчдын өөрсдийнх нь физиологийн төвшин бол ижилхэн байна. Давууч байна. Хоол их чадвар бас мөн адилхан байна. Юун дээр анхаарах вэ гэхээр бид нэр технологийн хөгжлийн хувьд бол үнэхээр хоцрогдолтой явж байгаа нь бол харагдаж байна. Удаа дараагийн өөрсдийн боломжоор болцоогоороо хөрөнгө мөнгөдөө зохицуулаад хүнсний материал худалдаж аваад өдөр болгон хэрэг галт тогооны бэлтгэлийг хийдэг байсан. Энэ ч чанараараа бидний хийсэн үндэсний хоол болоод хэрэг байрлал хийж байгаа хоолуудыг бол энэ тухайн орны ард түмэн бол мэддэг болсон. Тэр хэвэл одоо энэ хэрэг галт тогоог шүүж байгаа ерөнхий шүүгч маань түүний нарийн бичиг эдгээр нөхдүүд манай дээр бүр захиалга өгдөг болсон байгаа. Та нар үндэсний хоолоо хизээх вэ, хорхгоо хизээх вэ, буузаа хизээх вэ? Танай цовын чи маш сайхан байдаг. Цовингасаа дараа нь хийж өгөх боломжтой юу гэдэг. Энэ үгдээс бол бид нэр хоол ундаа хийж чаддаг, гүйж харьяаж чаддаг, буудаж чаддаг ийм хамт олонтой ирсэн гэдгээ бол энэ улс орны нөхдүүдэд бол харуулсан байна. Тэмцээний хаалтын өдөр цэргийн алба хаагчид үндэсний хоол зурш бэлтгэсэн бөгөөд энэ үеэр Угощайте. Спасибо. Армейских международных игр. Тэмцээний дүнг харахад өрсөлдөөн оролцогчдын нийт өндөр байгаад зохион байгуулагч бидний хувьд таатай байна. Оролцогч орон болгон зохион байгуулалт сайтай байлаа. Жишээ нь бүгд найрамдах Хятад ард улс өөрсдийн ард талын тоног төхөөрөмжлөгөө ирж оролцлоо. Энэ нь оролцогч орнууд хоорондоо харилцан туршлага солилцох томоохон алхам боллоо хэмээн харж байна. Цаашид тэмцээн зохион байгуулагдана. Ирэх жилийн тэмцээнүүдэд зохион байгуулагч бидний зүгээс анхааран ажиллах зүйл байна. Ийхүү цэргийн хэрийн галтгоо төрөлд Монгол улсын зэвсэгт хүчний томилогдсон бүрэлдэхүүн амжилттай оролцож баггүй туршлагыг хоригдлуулсан юм. Олон улсын армийн тоглолт 2016 тэмцээний 2 төрөл Казахстан улсад энэ жил анхудаага зохион байгуулагдсан. Тэрхүү 2 төрлийн нэг нь манай улсын зэвсэгт хүчний мэрэгэн будагчдын оролцсон төрөл байгаа. Энэ талаарх мэдээллийг дараагийн хэсэгт хөтлөгч Амар Жаргал үргэлжлүүлэн хүргэнэ. Анхаарлаа хандуулж байгаа үзэгч танд баярлалаа. Нэвтрүүлэг үргэлжлэн өнгөрөх сард зохион байгуулагдсан олон улсын армийн тоглолтын хүрээнд шилдэг мэрэгэн буудаг шалгаруулах тэмцээн Казахстан улсад зохион байгуулагдсан. Тус тэмцээнд Монгол улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн амжилттай оролцоод эх орондоо ирсэн байгаа. Ингээд оролцогч бүрэлдэхүүнээ
багийн ахлагч Хурандаа Хадбаатар, оролцогч бүрэлдэхүүний ахлах дасгалжуулагч Хурандаа Төвшинбаяр нартай нэвтрүүлгийн энэ хэсэгт ярилцгаална. Юун түрүүнд тэмцээндээ амжилттай оролцоод ирсэнд бас баяр хүргэе. За. Зохион байгуулагдсан энэхүү тэмцээн маань ер нь нийтдээ хэдэн төрлөөр нийт ер нь хичнээн орон оролцов. Тэмцээний эргэн тойронд бас үйл явдлаас ярилцлага хэлье. Тэмцээн мэрэгэн буудагчийн цаг нэртэйгээр зохион байгуулж явагдсан. Тэмцээн нийтдээ 12 улсын нийт үндсэн 6 мэрэгэн буудагч нийтдээ 72 мэрэгэн буудагч нар өрсөлдсөн. Тэмцээн дотор 3 үндсэн хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэг нь мэрэгэн буудагчийн нэг бүрийн аврах шалгаруулалт тэмцээн явагдана. Тэмцээнд 5 дасгал боловсруулах ёстой. За 2 дугаар үед нь мэрэгэн буудагчийн хослын аврах шалгаруулалт тэмцээн явагдана. За 3 дугаарт 4 таслаас боловсруулагдана. 3 дугаарх нь мэрэгэн буудагчийн багийн аврах шалгаруулалт тэмцээн гэж явагдсан. За тэмцээний явуулах зарчим бол эхний 72 мэрэгэн буудагчийн тус урд нь 5 дасгалыг боловсруулсан үнэлгээгээр тус урд нь байр эзлүүлээд тухайн багуудын 6 гишүүн хэддүгээр байранд 6 гишүүний эзэлсэн байр тэр дугаарууд нийлбэр дүнгээр эхний 8 багийг 2 дугаар шатанд шалгаруулсан. За 2 дугаар шатны 8 багаас мөн ялгаа авахгүй эхний 4 багийн мэрэгэн буудагч нарыг 3 дугаар шалгаруулж 3 дугаар шатсан шат буюу үндсэн төгслийн шавтаргын тоглолтод оруулсан. Тэмцээн бол эхний 1-р дасгал мэрэгэн буудагчийн биатлоны тэмцээн гэж нэртэйгээр явагдсан. За энд бол 1000 метрийн хэмжээтэй энэ тойргийг тэн дотор бол 6 ширхэг бас юутайгаа ягуун цэргийн саадтай энэ саадыг туулж гүгээд өөрөөс гарбуугаар удаа спейдгээр удаа мөн одоо гранат шидэх гэсэн юм тасгал байгаа. Нийтдээ ингээд багуудын нийлбэр дүнгээс ингээд харахад бол манайх нэгдүгээр одоо үеийн төгсгөл бол манай 6 тамирчны манай мэрэгэн буудагчдын нийлбэрт нь бол 1015 оноо буюу бид нар 5 дугаар байранд орсон. За 2 дугаар үеийн дасгал бол хослууд мэрэгэн буудагчийн 2 хос одоо өөрснөө 4 дасгал боловсруулах үүрэгтэй. За энэ дээр маш богино хугацаанд одоо тэр дасгалуудыг боловсруулна. Мэрэгэн буудагч нар бол бид нэг бол хамтарч дасгалыг цээлүүдийг сонино эсвэл аль нэгэн сонголтоор цээлүүдийг сонино. За энэ дээр бол манайх маш өндөр амжилт үзүүлсэн. За энэ бол 150 метрт одоо тусгай дасгал буюу барьцаалагч нэгсэндээ одоо террористийг устгах дасгал байгаа. 150 метрт ингээд яг хүний толгойн хэмжээтэй заасан байд тавьсан. Түүний ард талд нь урд нь барьцаалагчийн дүрстэй, гойдолд нь нөгөө алиадагчийн дүрстэй байна. За тэгээд дүрс нь болох төр 5 ширхэг юм байгаа. Эхний 1-р дүрс нь нөгөө барьцаалагчээс хажуу тишээ 4 см гарна, 2 дахь нь 8, 3 дахь нь 12, 4 дахь нь 16, 5 дахь нь ингээд 20 см зайтай гарна. Энэ дээрээсээ нэг нэгсэн буудах хэвээр. За 2 дугаар шатны мэрэгэн буудагчийн хослын аврах шалгаруулалт тэмцээнд манай 2 мэрэгэн буудагч хүрэл медаль авсан. Нийт нийлбэр нь 147 оноо. Энэ бол зэвсэгчний 16 дугаар ангийн ахлагч Баясгалан, 119 дугаар ангийн сэтгэл зүйч мэрэгжилтэй Ахмад Мөнхбаатар гэдэг 2 залуу бол авсан. За бас оролцогч бие бүрэлдэхүүнүүдийг яаж сонгож шалгаруулж авсан байгаа вэ? Ер нь тэмцээнд явахаас өмнөх манай цэргийн албан хаагчдын одоо бэлтгэл хэр хангагдсан бэ? За сонголтын асуудал бол 6-7 хоногийн дотор явагдсан. Анги сабуудаас 15 ангиас 24 мэрэгэн буудагч нар ирж 6 мэрэгэн буудагч томжилсан байна. Запас 2 тонн. За сонгон шалгуулалтыг эхлээд 762 мм автомат буу, манай үндсэн автомат буугаар гар дээрээс хэвтэй байдлаас гар тохон дээрээс буудах дасгал. Свед буугаар бас гар дээрээс тохон дээрээс буудах дасгал гэсэн хоёр үндсэн дасгалаар холын зайгийн хэмжээг 100, 200, 300 метрийн зайд буудах, холын зайд буудах гэсэн зүйлтер шилэн сонголт явагдсан. Мэдээж буудгаас гадна тухайн 24 мэрэгэн буудагч нараас бие өдрөг зүйлтийн нэг номерт анхаарсан. Яагаад гэвэл энэ олон улсын тэмцээнд явж байгаа мэрэгэн буудагчдын дасгал боловсруулах
бүрэлдэхүүн маань өөрөө профессионал мэрэгжлийн мэрэгэн буудагчийн шаардлага хангасан хүмүүс байх хэрэгтэй гэсэн үндсэн дээр юуг авсан. Би нэрний шалгалтыг авсан баг. Тэгээд энэ дээр шалгалтын дээр тэнцэн залуучуудаа яг үндсэн бэлтгэл 5 сарын ихээс 7 сарын одоо 6 яг наадмын өмнөх 8 хүртэл одоо бэлдсэн 2 сар 10 хоногтой. Дээр нь онцлог хэлэх юм бол одоо энэ сургалтын явц бид нэр 5 сарын манай энэ хожруулан ингээд салхимын нэлийн их үйлчилж исэн. Хаврын нөхцөл манай ахын мэдж байгаа дандаа салхилж яадаг. Дунд салхимын 4-6 м/сек салхитай байнгын тогтмол. Ийм салхитын нөхцөл буудсан онцлог маань тэнд очиод тэмцээнд оролцоод их нөлөө үзүүлсэн. Яг нь манай мэрэгэн буудагч нар салхины засвар хийж чаддаг харуулж чадсан. Бус мэрэгэн буудагч нараас. Энэ бол холын зэний буулгамыг онцлог асуудал. Мэрэгэн буудагч өөрөө зөвхөн гогторол 100 м ч юм уу ойрын зэнд буудаг асуудал биш. Холд одоо тэр салхины тооцоо хийх, дураа харааныхаа засварыг хийх нарийн юмнууд бий. Энэ дээр манай залуучууд их богино хугацаанд сэлж амжилт үзүүлсэн их бахархтай байна. Цаашид бас манай улсын одоо мэрэгэн буудагч нар маань ер нь юун дээр илүү ажил мэргэжилтэд анхааруул зүйтэй бай. Тэр талаа. Нэгдүгээр бие биелдэр сэтгэл зүйн асуудал хамгийн нэгдүгээр бие биелдэр Монгол улсын зэвсэгчдэнд шаарддаг одоо тавигдж байгаа биеийн тэмрийн үзүүлэлтийн үнэлэг авсан байх шаардлагатай гэж би үздэг. Ийм залуучууд дээр нь сэтгэл зүйн нас их бэлтгэлтэй математикийн гаргалаа хийж чаддаг. Ийм шилжин сонголтын асуудал дээр ийм залуучуудыг бий болчвол өшөө энэ сайн амжилт үзүүлсэн залуучуудаас дутхгүй эднэртэйгээ хамт хөгжүүлээ явах болцоо маш хөндөр бий. Тэгээ Монгол хүний онцлог маань өөрөө бас бусдад гадаадын мэрэгэн буудагчтай харьцуулбал шал онцлогтой харагдаж байгаа. За манай улсын зэвсэг түвшний мэрэгэн буудагч нар манаас олон улсын одоо мэрэгэн буудагч нартай хэр энэ зэрэгцэж байна вэ? Ер нь энэхүү тэмцээнийг дүгнээд хэлэхэд таны хувьд Монголын мэрэгэн буудагчд бол тэр дэлхийн аль ч орны тэр мэрэгэн буудагчтай бол бид нэр өрсөлдөд чадвартай хүмүүс байна гэж одоо харагдаж байна. За хэдийгээр одоо манайд мэрэгжлийн тийм одоо сургууль гэсэн одоо ойлголт байдаг. Энэ сургууль одоохондоо хөгжөөгүй байна. Танай мэрэгэн буудагчийн школ одоо сургууль нь ямар сургуультай гэж ойлгоод байгаа шиг л бид нэг аль биесны баруун орнууд ч өөр юм тийм сургуульт байдаг мэрэгэн буудагчийн сургуульд. Тэгээ танай онцлог байдаг гэж асуусан. Яг бид нар бол мэдж байгаа манай нөхцөл бид нар зөвлөлөд анх удаа оролцож байгаа. Манайд бол школ одоохондоо байхгүй. Гэхдээ ирээдүйд байгуулагдах байх. Одоо зэвсэгчний өдөр тутмын жил бүрийн сургалтаараа явж байгаа одоо сургалтаараа авсан одоо өөрийнхөө ур чадварууд за мөн өөрийнхөө монгол хүний мөн чанар байна. Бид өдөр алсын хараа холын цаг маш сайн харддаг. Өөрийнхөө санах чадвартай төргөн сэтгэгдэх чадвар төсөв төвчээртэй байдаг ингээд харьцуулаад үзвэл Монголын мэрэгэн буудагч бол дутхгүй өөрөд сайн бэлтгэх юм бол өшөө давж гарна гэсэн ойлголт бол бид нар төрсөн. Мэрэгэн буудагч их нарийн л да баллистик агаарын даралт, агаарын температурт сумны нийсэлт, хазаалт гэдэг нарийн юм. Бид нар 100% бүгд ингээд тэр богино хугацаанд сурч амжаагүй ч гэсэн ятгахнаа салхиныхаа засварыг гаргадаг болоод очиход л ийм төвшөнд хүрч байгаа юм. Цаашдаа хэрвээ өшөө нарийн тэр агаарын температурын ямар өөрчлөлтөд яаж буудах, сумны хашууны өөрчлөлт, тэр сумны хэдэн оноо ямар сумаар яаж буудахыг сумны ялгаанууд гараад ирнэ. Энэ бүр нарийн буудгал энэ дээр хүрэх юм бол манайхан улам дээшээ гарах юм болцоотой. Тэгээ залуучууд маань маш их болцоотой байна. Тэгээ цаашдаа манай зэвсэгчний залуучууд мэрэгэн буудагчаар хичээлээрээ бие дааж одоо судлаад орчуулсан номнууд ч байгаа. Ингээд өөрсдөө олж явах бол Монгол хүний чадвар бол цагшгүйд нь харагдаж байна. Энийг бол онц хэлмээр байна. Бидний урилгыг хүлээж авч бас цаг үеийн сонирхолтой мэдээллийг өгсөн та бүгдтэй баярлалаа. Тэгээ цаашдаа ажилтнад нундар амжилтыг хүсье. За. Оролцогч орнуудын тоо болон зохион байгуулагдаж буй төрөл мэргэжил жилээс жил нэмэгдэж буй олон улсын армийн тоглолт 2016 тэмцээн ийхүү амжилттай зохион байгуулагдаж манай улсын зэвсэг түвшний цэргийн алба хаагчид маань чамгүй амжилт үзүүлэн баггүй туршлагыг хуримлууллаа. Харин эх орноос ирсэн цэргийн алба хаагчдыг угтан авч тэмцээний бүхий цаг хугацаанд дэмжин ажиллаж байсан Оросын албаны улсад суугаа албаны хүмүүсийн яриаг онцлон үзүүлье. Монгол улсын хувьд бол он удаан жил түүхэн одоо 95 жилийн дипломат харилцаа тогтоосноос хойш хамгийн их одоо нягта холбоотой хамтран ажиллаж байсан салбар бол Батлан хамгаалалт салбар хэмээн үзэж болно. Ягаад гэвэл энэ одоо он удаан жилүүдэд бол манай бүх одоо зэвсэг түвшний боловсон хүчин бэлтгэгдэж байсан
За дээр нь бас цэрэг техникийг ч гэсэн одоо хуучин зөвлөлт холбоотоос одоогийн Оросын холбоотоосаас манайх бас авч исэн ийм түүхтэй. Тийм учраас мэдээж хэрэг Оросын холбоотоосод бэлтгэж байгаа цэргийн боловсон хүчин маань мэдээж өөрсдийн одоо тэр Оросын техниктээр бас сурсан, дадсан одоо ийм техникийг эзэмшиж байгаа армийн хувьд манай улсын хувьд бол мэдээж хэрэг Батлан хамгаалах салбар бол асар одоо ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой л доо. Зөвхөн техникээ бэлтгэе зогсохгүй. Өндөр мэргэжил, гайхалтай ур чадвар бүхий цэргийн алба хаагчтай армийн тоглолтод оролцуулсан улс орнуудад талархал илэрхийлье. Цэргийн хүмүүст ур чадвараа хаа нэгэнтэй харуулах шаардлага гардаг. Нэг нь та бидний мэдэж байгаа дайн байлдаанд. Нөгөө нь олон улсын армийн тоглолт юм. Хоёр дахь зам буюу спортын талбарт бид олонтой уулзна гэдэгт итгэлтэй байна. Цэргийн алба хаагчид ямар ч цагийн байдалд сэтгэл зүй болон бие бэлтрийн өндөр бэлтгэлжилтэй байх ёстой. Тиймдээ ч олон улсын армийн тоглолт тэрхүү орон зайд бат зогсох шилдэгүүдийг нэг дор цуглуулж, шилгийн шилгүүдийг шалгарууллаа. Түүнчлэн 14 хоногийн дотор 3000 орчим цэргийн алба хаагчдыг төрөл мэргэжлэр нөрсөлдүүлсэн тус наадам иргэдийн үзэж харах, амарч зугаалах, бахархах сэтгэлийг орхигдуулахгүйгээр зохион байгуулалтыг өндөр түвшинд зохион байгуулсан юм. Тэмцээний өдрүүдэд Оросын холбооны улсын Батлан хамгаалах салбарт хэрэглэгдэж байсан танк техник хэрэгслээр үзэгслэн дэлгэж, өдөр болгон Оросын холбооны улсын цэргийн тойргуудын чуулгын уран бүтээлчид аяду бүжгийн намруудыг үзүүлж, цэргийн худалдааг зохион байгуулж, Алабино хэмээх хаалттай цэргийн ангийг амралт зугаалга, цэрэг армийг сурчлах томоохон бааз болгож чаджээ. Энэ үеэр манай улсаас тэмцээнд оролцогч бүрэлдэхүүн эх орноо сортолчлох өдөрлөгийг зохион байгуулж, эх орон зэвсэгт хүчин цэргийн алба хаагчдаа үзэгчдийн хатан алгадашилт хамтран зураг ахуулахыг хүссэн иргэдийн дунд өрнүүллээ. Ийхүү олон улсын армийн тоглолт 2016 тэмцээний 3 төрөлд Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид маань хэрхэн амжилттай оролцсон талаарх сурвалжилгыг дуулах студийн уран бүтээлчид Оросын холбооны улс болон Казахстан улсаас бэлтгэсэн сурвалжилгаа үзүүллээ. Алхан дээр ургасан цэцэг бүхэн амьдралд хөг нэмж, ухаарлыг төрүүлдэг нь хүмүүний орчлонгийн зам. Өөр өөрсдийн гинэн цагаахан хэрсүүд төсөөллөөр ирээдүгэн зурах дэрсгэн залуучууд мөрөөдөл нь нэг л зүйл дээр огтлолцох. Тэр нь цэргийн мэргэжилтэн. Зорилгоо товлож, сэтгэл шулуутсан аав ээжийн алдраа бяцхан хүү эх орноо аминчлан хамгаалах эр хүн болох нь ертөнцийн хууль. Гажиж боломгүй хууль захирагдахдаа цэргийн хүн болох мөрөөдлийг өвөртлөн суралцж буй тэднэр та бид бахархах учиртай. Учир нь тэд он цагийн хэлхээсийг өртөөчлөн авч явах их Монголын үр сад. Монгол улсын боловсролын ууган байгууллагуудын нэг Батлан хамгаалахын их сургууль. Цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн төгсгөөд 95 дахь намартайгаа залгаж гүнийн. Цэргийн мэргэжилтэн болох хүсэлтэй мянган залуусаас шигшигдсэн 300 гаруй сонсогчид тус сургуулийн шар хаддаг сургалтын төвд цэргийн анхан шатны мэдлэгийг 1 сарын хугацаанд эзэмшжээ. Зорилгоон тодорхойлсон тэдний эхний алхам нь тус сургалт бэлтгэл. Үеийн олон залуучуудтай мөр зэрэгцэн үйлдэл бүхнээ зэрэг хийх нь цэрэг хүмүүний суур хүмүүжил. Тэгээ бүгдээрээ зэрэг унтад зэрэг босно. Тэгээ яг нэг хүн шиг гүйж хараа тэм утгаараа гоё. Нэг ээжэж хайдгүй. Цэргийн анхан шатны мэдлэгийг эзэмшсэн тэд эх орон ард түмэндээ ийхүү тангаргалж байна. Цэргийн тангараг. Монгол улсын иргэн бий. Монгол улсын иргэн бий. Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн. Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн. Иргэн цэргийн үүргээ үнчээр бий. Өвдөцгийн ариун гал голом болсон. Өвдөцгийн ариун гал голом болсон. Монгол улсын алчгүй дархан байдлыг. Монгол улсын алчгүй дархан байдлыг. Амби үл хайрхан. Амби үл хайрхан. Батлан хамгаалгаа. Батлан хамгаалгаа. Эх орон. Төр. Ард түмэндээ ангаалан давралыг. Ард түмэндээ ангаалан давралыг. Би. Ард түмнийг өвдөлтөй эвлэгдэл. Ард түмнийг өвдөлтөй эвлэгдэл. Монгол цэргийн шилдэг уламжлаа. Монгол цэргийн шилдэг уламжлаа. Иргэнийн үндэтгэж. Цэргийн эрдэм шамдан боловсрч.
цэргийн эрдэм шантан боловсрож улсын нууцыг найдвартай хадгалж Монгол улсын хууль цэргийн нурмыг чанд захин биелүүлэхээ батлан тангарлаа. Эх орноо батлан хамгаалагч дайчин би. Өргөсөн дангаргаасаа нэцвас. Төрийн хууль ёсны хайрлал хүлээ. Төрүүлсэн ээж аав, төрсөн нутаг ус, төрөл садан, түмэн олондоо эх орны хөвгүүд нь үнэнч байхаа ийхүү тангаргаллаа. Өв дээдсээс өвлүүлсэн энэ эх орны эзэн нь та бид. Харин өмгөөлөн хамгаалах нь зэрэг ирсэн юм. Багаас цэргийн хүн болно гэдэг мөрөдөлтөй байж байгаа ийш ороод ийм гадаад руу сургууль явуулдаг юм байна гэж сонсоод шалгалт үзсэн л дээ. Тэгээд өөрийнхөө хүссэн ангийг авч чадсан. Манай хадам бол цэргийн хүн. Тэгээд би ч өөрөө цэргийн болох сонирхолтой. Цэргийн амьдралыг гоё гэж боддог. Манай найз нөхөд бас бүгд цэргийнх. Тийм болохоор цэргийн амьдрал би өөрөө сонирхолтой боллоо. Үеийн цэргийн амьдралаар амьдрал зэрэг гоё шүү гэж хэлээ да. Дорнуудын наран дэргэдээ сургах шиг ээж авийн хөвгүүд эрт цэрэг боллоо. Сансан бүхнээ саадгүй бүтээж, зорьсон зорилгоо ажил болгохыг борхон зүрхэндээ тэд нандгинж яваа. Цэргийн алба гэдэг бол хүн чанарт сурдаг. Өөрөө насан туршдаа ажиллахдаа бас хүн чанарт сургадаг ийм алба шүү. Өнөөдөр та бүхэн маань сонсогч болж тангаргаар гэж байна. Маргааш та бүхэн маань офицер болж цэргийн дарга болно. Цэргүүдэд хайрлаж, хүнийг хайрлаж ингэж одоо ажиллах хэрэгтэй юм шиг. Цэргийн алба гэдэг бол хамгийн гол нь шудраг ажиллах хэрэгтэй, үнэнч ажиллах хэрэгтэй, өргөсөн дангарагтай үнэнч. Ингэж ажиллах хэрэгтэй байдаг. Өндөр сахилгуудтай зохион байгуулалтаа ингэж ажиллах хэрэгтэй байдаг юм. Тусгаар улсыг газар шороо хил хязгааргүйгээр эх орныг цэрэггүйгээр төсөөлөхөд бэрх. Тэр орон зайд орших цэрэг ирсийн залгамж халааг нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой эдгээр хөвгүүд үргэлжлүүлэх болно. Сурлаг хөдөлмөр чин сэтгэл байхад зам нь шулуун, үйлс нь төгөлдөршдөг юм. Монгол цэргийн суу алдар үеийн үе мандан бадраг. Батлан хамгаалах бодлогын үндэс баримтчиг шинжилэн батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалах салбарын багц хуулийн төслийг улсын их хурлын чуулганд өргөн барьсан байсан. Тэрхүү багц хуулийг энэ сарын 1-ний өдөр улсын их хурлын ээлжид бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батллаа. Олон жил хүлээлт үүсгэн олон парламентын нүрийг үтсэн тус хуулийг салбарын эрдэмтэн доктор, мэрэгжилтэн судлаачдын практик хэрэгцээ шаардлага, судалгаанд суурилан боловсруулсан юм а. Багц хуулийн агуулгыг бид дараагийн нэвтрүүлгээрээ онцлон мэдээлнэ. Батлан хамгаалахын сайд Бат Эрдэнэ Израиль улсаас Монгол улсыг хавсран суугаа элчин сайд Матан Вилнаг эх оронд минь ажиллаад нутаг буцахтай холбогдуулан тэр орны уулзалтын танхимд өнгөрсөн 7 өнөخت хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талаас өндөр түвшний харилцан айлчлал, солилцоог хөгжүүлэхийн тулд Монгол улсын батлан хамгаалах яамны удирдлагыг Израиль улсад айлшлуулах, Израиль улсаас харилцан айлчлал хийх талаар болон цаашдын хамтын ажиллагааны хөгжлийн талаар санал бодлоо солилцсон юм а. Өнгөрөх сарын 30-ны өдөр Монгол улс Оросын холбооны улсын зэвсэг түвшний хамтарсан Сэлэнг 2016 байлдааны буулагтай тактикийн хээрийн сургуулийн нээлт Оросын холбооны улсын Дорнод цэргийн тойргийн Бүрдүүн цэргийн сургуулийн төвд боллоо. Энэ жил терроризмтай тэмцэх ажиллагааны явцад танкийн хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хөрш орны зэвсэг түвшний салбарууд хамтран хариуцлагын бүсэд аюулгүй бүс байгуулж хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг бүслэн хаах, устгах сэдвийн хүрээнд явагдаж байна. Тус хээрийн сургуульд зэвсэг түвшний 27 анги байгуулахын 330 гаруй цэргийн албаа агчид оролцож байна.
Өнгөрөх 7 хоногт Батлан хамгаалах их сургуулийн 2016-аас 2017 оны хичээлийн жилийн дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл сэдвт багшлах бүрэлдэхүүн эрдэм шинжилгээний ажилтны арга зүйн зөвлөгөө боллоо. Уг зөвлөгөөнөөр магадлан итгэмжлэлд бэлтгэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, эрх зүйн орчны шинжилэл, эрдэм шинжилгээ, инновацийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон сургууль тэнхэм төв нэгжүүдэд чиглэл өгсөн юм. Энэ сарын 2-ны өдөр Монгол Улсын соёлын ажилтны өдрийг тохиолдуулан Зэвсэг түвшний соёлын ажилтны холбооны зүгээс сайн үнсэн аян өргөнүүллээ. Тус өдрийг тохиолдуулан Цэргийн Дүү бүжгийн Эрдмийн чуулган уран бүтээлчид нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс сайн дурын хүмүүнлэгийн ажлыг Улаанбаатар хот дахь Соос хүүхдийн хотгонд зохион байгууллаа. Хүмүүнлэгийн арга хэмжээнд тус чуулган үндэсний найрал хөгжмийн алба тайлбарт концерттой хүүхэд багчуудад толилуулан анхан асуулт хариултын тэмцээн зохион явуулж шалгарсан хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Спасская башня 2016 олон улсын цэргийн хөгжмийн наадам Оросын албаны улсын Москва хотноо өнгөрөх сарын 26-ны өдөр эхэллээ. 10 хоногийн хугацаатай явагдаж буй энэхүү наадамд Зэвсэг түвшний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэг түвшний 32 дугаар ангийн нийт 90 гаруй бие бүрэлдэхүүн оролцож байна. Тус наадамд 12 орны 22 цэргийн хөгжмийн оркестр 8 хүнд таруулын нэгж жагсаалаар алхаж байна. Энэ сарын 1-ний өдөр Батлан хамгаалах их сургуулийн 2016-аас 2017 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын нээлтийн яслын ажиллагаа тус сургуулийн жагсаалын талбайд боллоо. Энэ жил улсын хэмжээнд 100 ихтэй сургууль коллежид 164 мянган гаруй оюутан хэлснээс Батлан хамгаалах их сургуульд 1000 оюутан хэлсжээ. Монгол Улсын Батлан хамгаалах зэвсэг түвшин төрөнсөн үйл явдлыг багслан хүргэдэг эх орны төлөө нэвтрүүлгийн маань ээлжит дугаар энд хүрээ өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Таны шинэ 7 хоногийн ажилд тань амжилт хүсье. Баярлалаа.